Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, улсын хурлын чуулганаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Монгол Улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг бүсчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны Улсын төсвөө хүртэл бид бүсчилсэн хөгжлийн томоохон төслөөллүүдээ чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далаацтай цар бүрийн өргөнтөө оролцоо мөн төслөөллөрийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хурдтай хөгжлийн төлөөх зориг хамтарсан засгийн газрын гэрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Бүсчилсэн хөгжил бол өөрөө манай улсын ирээдүйн хөгжлийн хамгийн зөв бөгөөд цорын ганц шийдлээ гэж шат шатанд анх шат дунд шат аймаг орон нутаг үндэсний хэмжээнд ойлголцтой нэгтгэж дараа нь бүсээрээ салбараараа за тэгээд оролцоон дээр тулгуурж аж ахуй нэгжийнхаа эрдэм шилжгээний байгууллагынхаа оролцоотойгоор шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж өгслөө бүрдүүлье гэж. Энэ бол 1990 онд бид төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн 30 жилээс гарч хөгжлийн шин шилжилт рүү орж байгаа ийм үе шатаа гэж. Тэгэхээр энэ хөгжлийн шин шатанд бид 30 жилийг зарцуулах биш. Магадгүй одоо 3 жил, 4 жил цаашлаад 10 жилийн хугацаанд бүх одоо хөгжлийн шин загваруудаа шин стандартаар бий болгоно гэж. Яагаад шин стандарт гэж яах вэ? Стандарт хаана байна тэнд хөгжил түүчилж байдаг. Стандарт хаана байна тэнд эмх зэгц байдаг. Стандарт хаана байна тэнд аюулгүй байдал хангаж байдаг. Стандарт хаана байна тэнд хүний хөгжил, аюулгүй байдал, амьдралын чанар, сэтгэл ханамж бий болж байдаг учраас бид бүс орон нутгийнхаа хөгжлийг стандартын шин загвараар бүсчилсэн хөгжлийнхаа шин загварыг стандартаар тэргүүлсэн байхаар олон улсын жишгт нийцсэн байхаар цэгцэлье гэж ингэж одоо явж байгаа. 2024 оны 1 сар Монгол Улсын ерөнхий сайдын 2024 оны 11-р захирамжаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал шинжлэх, холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулав. 2024 оны 6-р сарын 29 2024 оны Улсын хурлын ээлжид сонгуул анх удаа бүсчилсэн тойргоор зохион байгуулагдав. 2024 оны 8-р сарын 14 Монгол Улсын засгийн газрын 2024 оны 33-р тогтоолоор бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнг байгуулав. 2024 оны 8-р сарын 24 Монгол Улсын засгийн газрын 2024 оны 21-р тогтоолоор бүсчилсэн хөгжлийн үндэсний бүрэлдэхүүнийг шинжилэн батлав. 2024 оны 8-р сарын 27 Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1-р бүлэгт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгав. 2024 оны 10-р сарын 8 бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хурлыг зохион байгуулав. 2025 оны 1-р сарын 14 Монгол Улсын засгийн газрын өргөтгсөн хуралдаан 2025 оны 1-р сарын 14-нд төрийн ордонд боллоо. Хуралдаан бүсчилсэн хөгжил агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарганаар оролцсон бөгөөд засгийн газраас бүсийн зөвлөлүүдийг байгуулах, бүсийн зөвлөлийн өргөтгсөн хуралдааныг орон нутагт зохион байгуулах шийдвэр гаргалаа. 2025 оны 2-р сарын 3 бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны энэ оны анхны хуралдаан 2025 оны 2-р сарын 3-ны өдөр болж бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх бүсчилсэн хөгжил хөдөлгөөнийг 2025 оны 2-р өдрөлд багтаан улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол өнөөдөр бидний ажил амьдралд тулгымдсан асуудлууд, томоохон сорилтууд болсон. Тухайлх юм бол одоо амьдрах хүчний аюулгүй байдал, хоригдлогдсон асуудлуудыг шийдвэрлэж эдийн засгийн тэнцвэртэй оролцоотой мөн үндэсний доктортой хөгжлийг бий болгоход бүсчилсэн хөгжлийн бодлого өөрөө хамгийн зөв бөгөөд
завгүй болсон сорын ганц ирээдүйн хөгжлийн арга замаа гэж дүгнж байгаа. Өсчсөн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа орчин үеийн онлын чиг хандлага болж буй шинэ эдийн засаг газар зүйн онол, өсөлтийн төвийн онол, кластерын үзэл санаа, системийн онол дээр тулгуурлаж бас 100 орчим эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр хамтран боловсруулад байна. Гэрэнчнийхөр эдийн засгийн бүсчил нэгдүгээр зулуу нутаг дэвсгэрийн харьцангуй чиг төвжүүлэх гэдэг. Нөгөө нэг агуулга нэгдүгээр төвлөрлийг сааруулах. Улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутгийн нөөцийн төлөвлөлөөс хамаарч ямар төрлийн үйл ажиллагааг тэнд явуулах вэ гэдэг асуудлууд бол тулгымцсан асуудал. Монгол улс өөрийн гэсэн давтагдашгүй тэр хөгжлийн замыг олох үе дээр бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. 6 бүсийн боломж нөөцийг ашиглаж орон нутгийн онцлог тохирсон хөгжлийн шин загваруудаа бид бүгдээрээ бий болгоё. За хөгжлийн шин загвар бид юуг яриад байна гэхээр ер нь бол бид нар бүссэн хөгжлийн бодлогынхаа хүрээнд энэ бүс орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно. Энэ цаг нь болсон гэж үзэж байна. Үйлдвэрлэл үүсгэх, хоршил, төрөлжил, дагналт, кадастрын тогтолцоо руу оруулж энэ бодлогоо тууштай дэмжиж агуулдаг. Бүс дамсан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлье гэж. За татвар санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлснээр үр өгөөж нь тодорхой хэмжээнд гарна гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ бодлогоор дамжуулаад тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, бомб, чөлөөт бус, тусгай бүсүүдийг хөгжүүлнэ. За бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн зах зээлээ тэлнэ гэж байна. За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүссэн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Бүсийн логистикийн төв, хуурай тээвэр, бомбтуудыг байгуулъя гэж. Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухаа танк замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг ээлник алтан буулаг ханх за хойшлох одоо баруун тишээ боршоо цагаан нуур булган бомбдуудаа бүс нутгийн одоо энэ хөгжлийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутаг бүс амжилттай хэрэгжинэ. Дэд бүтэц. Улаанбаатар хот шин хар хором хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг дөрвөн игнэ болгон өргөтгөн шинчилж Хэвтэ тэглэгийн Бат Цингэл сум, Их Тамир сум чиглэл болон Чингис хот, Чойр хот, Мандал говь хот, Арвайхаар хот чиглэлийн авто замын бүсэд ноогдох эсхийг барьж Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох авто зам болон баруун босоо Төмөр замын хангаан бүсэд ноогдох эсхийг тус тус барина. Баруун бүс, Улаангом, Ховд, Алтай, Үлгий, Улиастай хотуудыг бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан Уйгур, Өөртөө Цэсхорон, бүгд найрамдах Казахстан улс, Төв Аз, Зүүн Хойд Азийн бүсийн орнуудтай олон улсын тээвэр логистикийн сүлжээ болон Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридороор холбогдсон бүс нутгийн дэд бүтэц тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ. Хойд бүс. Ханх бага элэнх бомбыг үргэлжлүүлэн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох бага элэнх бомб, хутаг өндөр, ханх бомб, хатгал болон мөрөн дэлмэн чиглэлийн босоо тэнглэгийн авто замын хойд бүсэд ноогдох эсхийг тус тус барина. Төвийн бүс. Дархан, Сүхбаатар, Зүүн мод хотуудыг Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридор, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн коридороор Улаан-Үд, Эрхүү, Хөөх хот, Бугад хот, Улаан цав хотуудтай холбох дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлнэ. Зүүн бүс, Эрээн цав, Сүмбэр, Хавирга, бичигт бомбуудыг өргөжүүлэн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох Эрээн цав бомб, бичигт бомб чиглэлийн босоо, Сүмбэр бомб, Түмэнд цогц сум чиглэлийн Хэвтэ тэнхлэг болон Чингис хот,
Чойр хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг тус барьж, Рейн цав бомбд, бичигт бомбд чиглэлийн зүүн босоо төмөр зам, зүүн баян баруун урт хот, Сүмбэр бомбд чиглэлийн төмөр замын зүүн бүсэд ногдох хэсгийг тус барина. Говийн бүс. Гашуун сухад, шивээ хүрэн, ханги бомбын зэрэглэлийг ахиулан нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох босоо тэнхилгийн баг, элэнх, шивээ хүрэн бомбд, замын үд, Алтан булаг чиглэлийн 4 игнэ болон Далан задгад Улаанбаатар чиглэлийн авт зам, Хэвтэ тэнхилгийн Чойр, Мандалгов, Арвайхэр чиглэлийн говийн бүсэд ногдох хэсгийн авт замыг барина. Бид хөгжлийнхээ бодлогыг боловсруулахдаа нутаг дэвсгэрийнхээ байршлын энэ давуу талыг ашиглана гэж. Өөрөөр энэ зүүн хойд бүсийн орнуудыг тэр бүсийн орнуудтай холбож эдийн засгийн интеграцид нь оролцох гадаад худалдаа хийхэд хамгийн дөтсөн бол Монгол нутгаар дамжиж гарна. Дэлхийн эдийн засгийн өсөлт гэхээс илүүтэй бүс нутгийн хамтын ажиллагаа түүн зүрлсэн үр өгөөж цөөрөлсөн өсөлтийн тухай маш их ярьдаг болсон. Энэ утгаараа бид нар Монгол улсад хэдийгээр газар зүйн байршлын хувьд далаад гарцгүй ч гэсэн давуу талууд бий. Үүнийг бол одоо ашиглаж боломжийг эдийн засгийн эргэлтэнд оруулж хөгжих хэрэгцээ шаардлага бас байна гэж харж байна. Энэ бүсүүдийг бие даасан байдалд оруулах ёстой. Өнөөдөр яаж ийм хөлөөрөө Улаанбаатар хотод эндээс 70%, эндээс 30% одоо импортын өргөн хэрэгцээний бараг энд цуглуулад эндээс одоо аймагуд руугаа 8 цацраг замаар тээж хангаж байгаа. Одоо энийг яаж задлах вэ гэдэг асуудал одоогийн энэ бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго нь энд оршиж байгаа байхгүй юу? Дотооддоо бол бид нар юуны өмнө бол энэ бүссэн хөгжлийн бодлогоор үндэсний логистикийн шүлжээгээ хамгийн түрүүнд бид нар байгуулах ёстой юм байна. За нөгөө асуудал бол эрчим хүч. Эрчим хүчний хөөсөөр өнөөдөр нийт хүчин чадал 1699 мегаватт байна. За нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр бол одоо 5% дээр харж байна. 10 сая киловатт цаг. Тэгвэл 24-оос 28 онд нэмэгдүүлэх дулааны станц, шинэ цахилгаан станцын их усүр, усан цахилгаан станцуудын их усүр хөрөмтлөөрүүдийн төслөлбөрийг харж байгаа. Ингээд энэ бүхнийг хэрэгжүүлснээр бид төлөвлөж байгаа эрчим хүчний шугамаач барьж байгуулад, за дээрэс нь одоо шугам сүлжээнийхээ хүчин чадал аюулгүй байдлыг чангаж, нөгөө талдаа аж ахуй нэгж үсгийн хэмжээнд их усүрийн найдвартай бөгөөд одоо аюулгүй байдлыг хангах. Ингээдтэй тархмал их усруудыг бий болгоно гэж. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх Улаанбаатар хот, Шинэ Харгурам хот, Улаастай хот чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон 30 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж бүсийн эрчим хүчний хөөсвөрийг нэмэгдүүлнэ. Арван бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан усан цахилгаан станц болон нарны цахилгаан станц дамжуулах шугамуудыг байгуулж олон төрөлт эрчим хүчний их үүсвэр бүхий бүс нутаг болно. Хойд бүс. Мөрөн, Улаастай, Алтай, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Улаастай, Шинэ Харгурам, Улаанбаатар чиглэлийн 500 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хойд бүсэд ногдох хэсэг бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 мегаватт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станцыг байгуулна. Төвийн бүсийн эрчим хүчний их үүсвэрийн тоог нэмэгдүүлж, эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэгч Улаастай, Шинэ Харгурам, Улаанбаатар чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дулааны цахилгаан станц, бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 мегаватт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станцыг байгуулна. Зүүн бүс. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх Багнуур хот, Чингис хот, Чойбалсан хот чиглэлийн 220 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж бүсийн тогтвортой хөгжлийг дэмжсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологиг нэвтрүүлнэ.
Говийн бүс эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх багнуур, чойр, сайн шанд, цагаан суврах чиглэлийн 220 кВт-ийн цагдгаан дамжуулах агаарын шугамуудыг барин эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх 450 МВт-ийн дулааны цагдгаан станцуудыг барьж хөрш орнуудад цагдгаан эрчим хүч экспортлох үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол улс бол нэгдмэл улс байна. Тэгэхээр эрчим хүчний хувьд бол улс орн нэгдсэн бодлоготой нэгдсэн эрчим хүчний системтэй байх хэрэгтэй. Одоо энэ эрчим хүчний шилжилтийг бид нэр өнөө маргаашийнхаа энэ жижиг зовлон жаргалаа давж алхаад 500 кВт-ийн шугамыг эгийн голтоогоо бариад 5-7 станцтайгаа барьсан байхад бид нэр эрчим хүчээ бие дааж ажиллах болцоотой болчих шүү. Ингэснээр манай орны эрчим хүчний аюулгүй байдал хангагдана. Үүний дараа бид нэр өөрийнхөө орныг найдвартай эрчим хүчний системээр хангачаад гадшаа эрчим хүч дамжуулах шугамуудыг барина. Энэ шугамууд бол манай үндэсний эрчим хүчний нэгдсэн системээс тусдаа зөвхөн экспортын зориултын шугамууд байх ёстой. За хүнд үйлдвэр технологийн паркуудаа бид бас хүчтэй хөгжлийн хүрээнд олон жилийн тооцоо судалгаа, бодиттой нөөц боломжтой тулгуурлаж бас ингэж тодорхойлж байна. Үйлдвэр технологийн паркд үйл ажиллагаад аж ахуй нэгжүүд явуулах юм бол нэмэг өртгийн албан татварыг 4 жилээр хойшлуулнаа. 4 жил гайлын албан татвараас чөлөөлнө. За мөн 10 жил газрын татвараас 100% чөлөөлнө. Эхний 5 жил үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлнө. За дараагийн 5 жил бол нэмэг өртгийн албан татварыг бас ингээд 5 жил хойшлуулна. Ингээд паркийн дэд үтсийн бүтээн байгуулалт, гайлын тусгай бус, гайлын баталгаад үйлдвэр гэдэг ингээд олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд та бүхэн энэ байршлууд дээр үйлдвэр технологийн паркийн хүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах юм бол эдгээр татварын хөнгөлт чөлөөлтүүд өнөөдөр үйлчилж эхэлсэн явж байгаа учраас шууд одоо оролцоод үйл ажиллагаа явуулах боломжтой. Аж үйлдвэр бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх нүүрс, эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Арван бүс барилга, уул уурхайн салбарын хэрэгцээг хангах дэвшилт технологийн шохоон болон эрдэс түүхийдийн нөөцөд тулгуурлан бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төвийг байгуулна. Хойд бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх зэс боловсруулах, металлург, химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрийг үйлдвэрлэл технологийн паркийг байгуулна. Төвийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, металл боловсруулах, металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулж, үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлнэ. Зүүн бүсэд кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс, эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Говийн бүсийг усаар хангах орхон онг, хэрлэн тоон төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх нүүрс, эрчим хүч, металлург, кокс болон газрын тос боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. За ямар ч байсан бид нар боловсруулах үйлдвэрээ нөөц баялагтаа тулгуурлаж бий болох хэрэгтэй байна гэдэг. Ингээд 6 стратеги ач холбогдолтой орд газар дээр 6 аж үйлдвэрийн парк байгуулахаар ингэж төлөвлөсөн. Дараа нь энийг дагалдуулаад хувийн хвшлүүд дараа шатны боловсруулах үйлдвэр буюу эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм үйлдвэрүүдийг барих боломжийг бид нар бий болгож гэж байгаа. Хувийн хвшилд юу хэрэгтэй вэ гэхээр түүх хэд хэрэгтэй, дээр нь дэд үтц хэрэгтэй, дээр нь газар хэрэгтэй. Тэгэхээр яг энэ зүйл бол энэ 6 аж үйлдвэрийн парк дээр бид нар бий болгоно гэсэн ийм төлөвлөлт ерөнхий төлөвлөгөө гараад ингээд бид нар ажиллаж байна. Эцсийн дүндээ юу болох вэ гэхээр бидний олон жил ирсэн байгалийн баялагын үндсэн төрөг нь ингээд Монгол хүн баялагтаа жинхнээсээ эзэн болох энэ олон жилийн зорилт биелэлээ болох юм а гэж ингэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд төлөвлөж байгаа ажлууд богино хугацаанд хэрэгжихэд иргэд аж ахуй нэгжийн оролцоо өөрөө чухал үр гүйцэтгэх нь. Иргэдийн оролцоог хангах чиглэлээр олон нийтийн болон бодлогын мөн гүйцэтгэх төвшнээ ялангуяа шинэ бүтээл оновчтой занал инновац технологийн нэвтрүүлэх
тухайн бүсийн өрсөлдөх чадварыг хэн хэрхэн тодорхойлох вэ? Хэн яаж оролцож хэрэгжүүлэх вэ гэдэг рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг бас төрөл бүрээр зохион байгуулж байна. Иргэд аж ахуй нэгжүүд ч гэсэн ихээхэн итвэх санаачлагтай оролцож байгаа. Хангайн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж дэмжинэ. 10 бүс орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх зорилтын хүрээнд хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжинд дэмжинэ. Хойд бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж хөгжүүлнэ. Төвийн бүс эрүүл хүнс, түүхийд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлнэ. Зүүн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж, Дорнод аймагт хөнгөн хүнсний үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Хувийн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хөнгөн хүнсний үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. Тэгээ бүс ямар байдалтай хөгжих вэ гэдэгт эдийн засгийн ухаан талаас энд хамгийн ихнийх нь эдийн засгийн нөөц. Жишээлбэл малын нөөцийг аваад үзэхэд Монгол Улсын 5 хошуу мал энэ нутаг дэвсгэрээр байгалийн 6 бүслүүрээр ялгаатай тархсан байгаа. Энэ нөөцөө бид нар өнөөдөр бас хэр ашиглаж байна вэ гэдэг талаас нь нэмээд аваад үзвэл бид нар бүсийн тухай асуудал ярих болж байгаа. Малчтын тоо 200-300 мянга гэдэг талаасаа ингээд аваад үзвэл яг дангаараа энэ нөөцийг үйлдвэрлэл зориулахаар нийлүүлж чадахгүй гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөлсний хувьсгал бол одоо малын гаралтай түүхийн үед жишээлбэл одоо махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг одоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспорт болох юм томоохон зорилготой үндэсний хөдөлгөөн өнөөдөр амжилттай хэрэгжиж явж байна. Бүс болгон өөрийн тэргүүлэх чиглэлтэй хөгжих бодлогыг бол тодорхойлж байна. Үүний тулд бүсчилсан хөгжлийн одоо онолын асуудал болсон кластерууд, одоо шинжлэх ухааны үйлдвэрлэлийн паркууд, за мөн чөлөө төсвүүдийг байгуулах замаар төрөлжүүлж өгөх юм бодлогыг бол одоо тодорхойлж байгаа. За энэ удаагийн бүсчилсан хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төв дээр нэмэх нь сум дундын төвийг бол бүсчилсан хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа. За энэ дээр та бүхэн харж байгаа бүсчилсан хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц болоод аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түүх археологийн асар их баялаг үнэт өвтөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олдруудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх одоо бүсийнхээ хөгжилтөө уялдуулж тодорхойлж байгаа. Түүнээс бүс бүхэн аялал жуулчлал байна гэд бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өсөлтнөх юм бол нэг нэгээр татаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа. Хангайн бүс археологийн нөөцөд тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт, соёлын аялал жуулчлалын цогцлборыг өгийн нуур орчинд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж
өндөр гигэн зан базрын бүтээл, соёлын өвд тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, орхон голын сав, хангаан нурууны экосистемд түшгэлсэн түүх соёл, аршаан сувллын аялал жуулчлалыг уламжлалт сэргээн засах амгаа ухаантай уялдуулан хөгжүүлнэ. 10 бүс Алтай хангаан нуруу, увс нуурын айсав, их нууруудын экосистемд түшгэлсэн байгалийн адал явдалт, тусгай сонирхлын, хэл орчмын болон хэл дамнсан аялал жуулчлалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ. 2 бүс Бүсийн байгаль газар зүйн онцлогийг харгалзан хэл орчмын болон хэл дамнсан аяллыг хөгжүүлж, хөвсгөл нуурын экосистемийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, Цэнхэр сувд байгалийн шинжлэх ухааны музейн зохицолборыг байгуулна. Төвийн бүс байгаль, соёл, сэлэн мөрөн, туул голын сав, богдхан уулын экосистемд түшгэлсэн олон улсын бизнес, хурал зөвлөгөөн, ивент, хотын аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүс, кино, контент үйлдвэрлэлийн зохицолборыг байгуулна. Зүүн бүсэд түүх соёлын нөөц, экосистемд түшгэлсэн хэл орчмын болон хэл дамнсан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулан, дэлхийн өв, бурхан халдуун, буур нуур, алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулна. Говийн бүс Бүсийн байгаль, газар зүйн онцлогт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, Дундгов аймгийн цагаан сувраг орчмын палеонтологийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Энэ 21 аймаг Ухсаатны бүлгийг 6 бүсдэр болгоод харах юм бол өөрийн онцлогтой соёлын орон зай, бүтээлч, эко кластеруудыг хөгжүүлэх бүрэн боломжтой. За ингэж чадах юм бол бид нар нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдаар дамжуулаад орон нутгийн бизнесийг, тэр ажлын байрыг доктортой дэмжихэд бол тулгуур стратеги арга хэрэгсэл болж өгнө гэсэн үг. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, салбар дундын дадлаг, үйлдвэрлэлийн баазыг байгуулан, бүсийн хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн зохицолборыг байгуулна. Өнөөдөр Монгол улсад бол Японы брэнд боловсролын системийг оруулсан Kosen гэж. Энэ бол технологийн коллеж гэсэн үг. Дунд сургууль төгссөн 15 настай хүүхдийг аваад ахлах сургуулийн 3 жилд нь инженерийн суурийг сайн тавьж өгөөд тэнд нөгөө дараагийн дээд сургуулийн институтын шалгалт энтер гэж санаа зовох сатаарах юм байхгүйгээр яваад дараагийн 2 жилд бүр мэрэгжлийн юмыг нөгөөд яг гараараа юм хийдэг. Дид бакалаврын зэрэгтэй ийм хүмүүсийг бэлддэг ийм брэнд боловсролын систем байгаа юм. Монголд 3 Kosen нутаглаад 10 жил болоод байгаа юм байна. Тэгвэл энэ 10 жил болсон тэрний дуршлаг, сургамж, алдаа оноон дээрээс дараагийн Kosen-ууд маань ингээд явах ёстой л гэж бодож байна. Дундгой аймгийн техник шилжүүлэн технологийн сургуулийн харьяа технологийн дээд сургууль дээр Kosen хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн байж байгаа. За манай энэ сургалтын одоо хөтөлбөрийн гол онцлог маань хүүхдүүдийн маань гараар юм хийх, за инженер болох хүсэл мөрөөдлийг нь үрлээр үнэлээд бага насны хүүхдүүдийг нэлээд одоо суйртай, за тэгээд багц 5 жилийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж агаад дэд бакалаврын зэрэгтэй дэд боловсролын сургалтын одоо зэрэг олгодог ийм онцлогтой байгаад байгаа юм. Бүсийн оншилгоо имчилгээний төвийн төрөлдсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлж, мал амьтнаас хүнд халдварладаг халдвар төвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв болон эм ангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. Ерөөсөө энэ бүсийн хөгжлийн бодлого гэдэг бол зүгээр нэг тийм хийсвэр бодлого, хоосон онол бишээ гэдгийг бид бүх шатанда ойлгох ёстой. 20 гаруй жил цаасан дээр, ширээн дээр, шүүгэнд дарагдсан байсан бүсийн хөгжлийн бодлогыг энэ засгийн газар ажил хэрэг болох
томоохон зорилтуудыг дэвшүүлж улсын их хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч тэгээд тэр хэрээрээ аймаг орон нутагт төвлөрсөн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Аймагуудын бүсгүүдийг төрөлжүүлж хөгжүүлэх эдийн засгийн үжил баримтлалыг боловсруулж байна. Тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Ер нь бүс нутгийн хөгжил гэдэг бол эцсийн явж байгаа хүний хөгжлөө, өрхийн хөгжлөө, өрхийн сайн сайхан аж байдлаа. Нутаг дэвсгэрийн хаана амьдарч байгаа юу гэдгээс үл хамааран яг адилхан хөгжлийн боломж нөхцүүдийг одоо идэлэх тийм ээ, эрхээ идэлэх, за нөгөө шаардлагатай үйлчлэгэндээ амархан хүрэх тийм ээ. За магадгүй бизнес эрхлээд зах зээл нь ойрхон орлого болоод амжиргаагаа дэвшлүүлээд амьдралын чанар нь илүү одоо боломжийн түвшинд хүрэх гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр бүсчилсэн хөгжил гэдэг маань энэ бүхэнд хүрэхэд төтөлж байгаа нэг арга хэлбэр гэж бас харж байна. Бүс нутаг төлөвлөлт бол үндсэндээ бол орон зайн төлөвлөлтийн агуулгатай, эдийн засгийн чиг баримжаатай, байгаль нутаг дэвсгэрийн онцлог ашиглалтыг зөв тусгасан бодлогын болон төлөвлөлтийн хамгийн чухал баримтчгүүдийн нэг байгаа юм. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үр жимстэй ашиглаж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг төргийтгэх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. 21 аймгаар 3 удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. За мөн одоо бүсчилсэн хилцүүлгийг үндэсний төвшөнд олон шат дараалтайгаар зохион байгуулж давхарцсан доогоор 3000 орчим санал гарсныг одоо бид нар энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтаа тусгасан. Олон улсад гео эдийн засгийн бодлого нэлээдгүй эрчимтэй явж байна. Тийм учраас Монгол улс зөвхөн дотооддоо зориулж биш, гадаад зах зээлтэй хамгийн дөтөөр, хамгийн оновчтойгоор яаж холбогдох вэ гэдэг энэ асуудлыг авч үзсэн. Өөрөөр хэлбэл гео эдийн засгийн стратегийг энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд бас суурь болгож авч үзсэн байгаа. Тэгэхээр энэ бүс бүсийн онцлог гэдэг бол өөрөө тухайн бүс аймаг орон нутаг хөгжих хамгийн том давуу тал нь, хамгийн том нөөц боломж нь. Ингээд эдийн засгийн чадвартай амьдралын таатай орчныг бүрдүүлэх, гол бодлогоо бүгдээрээ хамтарч хэрэгжүүлэх боломж нөхцөл өдөр их туссан бодтойгоор бүрдэж байна гэж үзэж байна. Бүсчилсэн хөгжлийн эрхэм зорилго үндэсний соёлоо дээдэлсэн байгалийн унган төрх экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлөвсөн эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн хүн амын нутагшилт суурьшлийн тогтвортой тогтолцоотой өрсөлдөх чадвартай бүсүүдийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.